Монгол Ардын нам засгийн эрхэнд гарлаа. Ард түмэн ардчилсан намынхныг жигшин зэвүүсэж үдсэн ядаж байсан тул мандуулан бадруулж нэг удаадаа та нарыг сонголоо. Ингээд хамгийн түрүүнд Монгол Ардын намын нар Мегомби инхол танаас нэг асуулт асууя. Монгол улсын ерөнхий сайдаас нь Дашин Бямсрангуй нэг ийм мэдээлэл хийсэн юм. Оюу толгой жилдээ 500 мянган тонн зис, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргах техник тооцоотой. Бид 42 сая тонн зисээ, 1800 тонн алтаа, 11 мянган тонн мөнгөө оюу толгойд өгөөд байгаа. За тэгэхээр одоо энэ дээр нэг бичикэн задрага хийгээд үзье. Төлөвлөгөөсөөр бол жилдээ 500 мянган тонн зис гаргах байсан атал аль хэдийнэ 42 сая тонн буюу 84 жилийн нөөцийг маань 1800 тонн буюу 90 жилийн нөөц алтыг 11 мянган тонн буюу 110 жилийн туршид ухаж авах ёстой байсан цагаан мөнгө маань тус улсын хилээр гарган оджээ. Ойлгомжтой болох үүднээс зөвхөн алтан дээр нь тогтож ярив. Нэг богоонд 50-аас 60 тонн ачаа ачдаг юм байна. 50 тонноор нь бодвол 1800 тонн алтан даруй 300 богоон болж байна. Ийм хэмжээний алтыг маань улсын хилээр гарган авч оджээ. Гэтэл өлсөж цанган амь насаараа дэнчин 50 хамгаалж байсан ноён уулын хөрсөнд орох алт маань ердөө 70 тонн гэж мэдэгдээд байгаа. Дэндүүх зөрүүтэй байгаад танаа нам Монгол улсаа мандуулъя хэмээн лоозон тавин байж гарч ирсэн. Энэ том дээрэм тонуудыг танаа нам зогсоож чадах уу? Монгол улсад ашигтайгаар эргүүлж Монгол улсаа мандуулан бадрааж чадах уу? Энэ асуултанд Монгол Ардын намын дарга та заавал хариулаарай. Хэрвээ хариулахгүй юм бол та нар ардчилсан намын лоёрчтой хармаа нэгтэй лоёрчд бол таарнаа да. Ард олон ч бас тэгжэл бодож байгаа. Гэхдээ нэг удаатай итгэл үзүүлэх. Энэ асуултанд хариулна уу? Гэхдээ та хариулахгүй ч байж болно. Дуугүй байхад зөвшөөрсний тэмдэг гэх тул түүгээр нь ойлгох болно. Анхаарал тавьсанд баярлалаа.